Монгол Улсын засгийн газрын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор улсын хурлаас 2021 онд тогтоол гарч шин сэргэлтийн бодлогыг батлан хэрэгжүүлэх болсон. Үүнтэй уялдуулж Дорнод аймагч мөн хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших, иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих зорилготой нээлттэй Дорнод аймаг хөтөлбөрийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа билээ. Харин Дашбалбар сум нээлттэй Дорнод аймаг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нээлттэй Дашбалбар сум төслийг эхлүүлээд байна. Нээлттэй Дашбалбар сум хөтөлбөр нь төвлөрлийг сааруулж хот хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотоос Дашбалбар суманд шилжин суурьшиж үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллага иргэдийг дэмжих, сумын нийт хүн амын амьдралын чанарыг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй бодлогыг хэрэгжүүлэхэд зорилгоо чиглүүлж байна. Нээлттэй Дашбалбар хөтөлбөр нь нэгдүгээрт Дорнод аймгийн Дашбалбар суманд нийслэлээс шилжин ирж суурьших иргэдийг болон өрх гэр бүлийн ажиллаж амьдрах, эрүүл аюулгүй таатай орчин нөхцөлд амьдрах боломжийг орон нутгийн онцлог нөөц боломжинд тулгуурлан дэмжих, аян төрлийн үйл ажиллагааг бодлого зохион байгуулалтаар хангах. Хоёрдугаарт Дашбалбар суманд шилжин ирж байгаа болон салбар нэгж байгуулж улс, аймаг, сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэлдээ уялдуулан шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх иргэн аж ахуйн нэгжийг хууль эрх зүйн болоод эдийн засаг бизнесийн таатай орчин нөхцлөөр хангах. Гуравдугаар Улаанбаатар хотоос Дашбалбар суманд шилжин суурьших, иргэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг шилжин эрхтэй холбоотой аймаг, сум, орон нутгийн онцлог, нөөц боломж, давуу талыг таниулах, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж бэлтгэл ажлыг хангах гэсэн 3 зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Сум орон нутгийн бодлого болсон дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумын төр төсвийн байгууллагууд ч нээлттэй бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд Дашбалбар сумын эрүүл мэндийн төвийг бид онцлож байна. Улсдаа 5 дахь удаага магадлал итгэмжлэгдсэн олон улсын чанарын менежментийн тогтолцоо ICO 9001/2015 олон улсын стандартын шаардлагыг Монгол улсын 1-р шатлалын сумын эрүүл мэндийн төвүүдээс анхдагч болон хангаж батламжаа гардаж авсан 87 жилийн түүхийн хуудсыг бүтээж тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Дорнод аймгийн Дашбалбар сумын эрүүл мэндийн төв та бүхнийг урьж байна. Өнгөрсөн 2023 онд манай эрүүл мэндийн төв хамт олон 100% саналаар тусламж үйлчлэгээ чанарыг сайжруулах жил болгон зарлаж олон улсын чанарын менежментийн тогтолцоо шаардлага ISO 9001/2015 стандартыг төслийг эхлүүлж одоо жилийн 1 жил одоо бид нар ажиллаж луу жилийн одоо өмнөхөнтэй чанарын ISO стандартыг хангасан гэсэн батламж гэрчлэгээ стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтын албанаас хүлээж аваад бид нар бас үйл ажиллагаагаа сайжруулад байна. Тэгээд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001/2015 стандартын хувьд болохоор эрүүл мэндийн байгууллага салбар талаараас Дорнод аймагт байдгүй юм билээ. Манайх анхдагч болж байгаа. Сумын эрүүл Монгол улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн төвүүдээс бас анхных. Дорнод аймагт болохоор 6 дахь байгууллага болж байгаа юм билээ. Тэгээд бид нар болохоор энэ хийж үзүүлж байгаа тусламж үйлчлэгээнийхээ чанарыг сайжруулах, хийж байгаа тусламж үйлчлэгээнийхээ хяналттай нөхцөлтэй үзүүлэхийг зорж ажиллаж ингэж ажилласан. Тэгээд тусламж үйлчлэгээгээ бид нар нөгөө хийж байгаа ажлаа төлөвлөөд хийгээд үзээд энийг эргэж хянаад болохгүй байгаа зүйлийг дахиж сайжруулах замаар ингэж бид нар төлөвлөж ажиллаж байгаа. Одоо нэг ясанда тоног төхөөрөмж, эмнэлгийн хүний нөөц мэргэжилтэн одоо хангамжтай болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээнээс чанар сайжирна шүү дээ. Одоо чанартай тусламж үйлчилгээг үзүүлнэ, хүн болгонд хүртээмжтэй одоо 90 км-д байсан, 30 км-д байсан ч бид нар одоо энэ тусламж үйлчилгээг одоо өөр анхны шатны тусламж үйлчилгээг стандартад ямар заагдсан тусламж үйлчилгээ вэ? Тэрийг үзүүлэх боломжтой болж байгаа. Бидний ерөөсөө зорилго сумын хүн амдаа чанартай тусламж үйлчилгээг стандартын номонд стандарт заагдсанаар хүргэх юм зорилт тавьж байгаа. Энэ ажиллагаа хүрээнд бид нар ISO стандартыг нэвтрүүлж байна. Аль болох чанартай үйлчилгээ үзүүлэх юм зорилт тавьж ажиллаж байгаа. Ажлын байр бол манай эмнэлэг одоо сая нөгөө олон улсын стандарт шаардлага хангасан ISO 9001/2015 стандартыг хангаж болсон. Ерөөсөө маш ерөөдөө 5 тухтай бүх юм нөгөө стандартын
юу те. Тэгээд одоо нөгөө хэрэглэгдэх тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн бүгдээрээ нөгөө багаж хэрэгсэл бүгдээрээ маш нөгөө нэг хангалттай. Тэгээд хамгийн сүүлийн үеийн тэгээд одоо ингээд би одоо ингээд дотрын байгаад онш ингээд тавихад те хэрэгтэй дотрын эход нь харж чинь бүх цусны шинжилгээ, шийсний шинжилгээ, бүх гематологийн шинжилгээ, биохимийн шинжилгээ бүгдийг ингээд хийж чинь. За хэрвээ би ингээд мэдхгүй эргэлзээд байвал те алтай хэмжээсээ ингээд зөвлөгөө авч чинь. Дашбалбар сумын хүн эмнэлэг нь 1937 онд анх Систрагийн салбар нэртэй үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө 87 дахь жилдээ 2008 онд ашиглалтанд орсон эмнэлгийн 4 дахь барилгадаа 5 их эмч, 2 бага эмч, 12 сувилагч, 1 лаборант, 1 эмийн санч, 10 бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ 31 алба хаагчтайгаар хэвтэ эмчлүүлэгчийн 12 орны тоотой эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэгт Монгол Улсын хүний гавьяат эмч клиникийн профессор, ерөнхий мэрэгжлийн ахлах зэрэгтэй их эмч, ахлах зэрэгтэй сувилагч, ахлах зэрэгтэй архив бичих хэргийн ажилтан гээд ажил мэргэжилдээ гарсан эзэн болсон олон сайчууд ажилдаг. Эмч мэргэжилтний 55% нь 6-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. 2018 онд ашиглалтанд орсон зориулалтын 720 м2 талбай бүхий 20 ортой эмнэлгийн барилга, 2020 онд ашиглалтанд орсон 468 м2 талбайтай өргөтгөлийн барилгуудад нийгмийн эрүүл мэндийн анхан шатны эрүүл мэндийн болон дэмжлэг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. За манай сумын эрүүл мэндийн төв болохоор дотор хүүхэд, эхөр эмэгтэйчүүд дүр соншилгоо уламжилт гээд 5 одоо үндсэн мэрэгжлийн тусламж үйлчилгээ өөрийнхөө сумын 3600 хүн ам болон бас манайх чинь чулуун хороод 3 загал сумдуутай сэргэлэнгээ ингээд сумдуутай хилдэг. Ингээд чулуун хороод бас 3 загал ийм сумын хөрс сэргэлдээ сумдын маань ойрхон амьдардаг ийм малчид иргэдэд бас энэ үндсэн мэрэгжлийн тусламж үйлчилгээг бас үзүүлдэг. Бас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн ажилтан тусгай орон тоогоор ажилладаг учраас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар доктортой хөгжлийн зорилтод хүрэх, их нэрай хүүхдийн эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, олон улсын стандартад нийцүүлсэн төр хөрөөг тогтжуулан шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаад байна. Ингэснээр төрх үеийн тусламж үйлчилгээг хүүхдийн эмч, яралтай тусламжийн сувилагч, төрх эмэгтэйчүүдийн эмч, их баригч, бага эмч, ээлжийн сувилагч, асрагч нар багаар ажиллан тусламж үйлчилгээг чанартай хүргэж чадж байгаа юм. 18 оноос хойш 24 он хүртэл бол 6 жил ажиллах 68 мөн хүүхэд их барьж аваад байгаа. Их барихын тусламж үйлчилгээнд манай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл бол хангалттай хүрэлцээтэй байдаг. Их нэрай хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар эхийн ноцтой хүндрэл, нэрайн эндэгдэл, амьгүй төрөлтийг бууруулсан. Суманд төрсэн болон бүсийн онцлогоо эмчилгээний төвд төрөөд ирсэн нэрай хүүхдэд нэрайн шаардлалтыг хэмждэг бэлметр аппаратаар шаардлалтыг хэмжих, шаардлагатай нэрайд фотоаппаратаар шаардлага эмчилгээ хийдэг болсноор шаардлалттай нэрай сумандаа эмчлэгддэг болсон иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Манайх би өөрөө нөгөө 15-аас 17 онд мэргэжил дэвшлүүлсэн их барих эмэгтэйч дэмжтэйгээд ер нь бол хэвийн төрөлтэй жирэмсэн бас авдаг. Ер нь бол сумдуудаас ер нь бол нэг төрөлтийнхөө бараг 3/1 сар сумдаа амарчаад байгаа. Ер нь бол хэвийн төрөлттэй ээжүүдийг бас сумдаа авах гэсэн зорилго бас бодолтой ээж явна. Тэгээд аль болох хүнээс сайн шигшиж эрсдлийг тооцож ажиллаж байна. Манай энэ төрх өрөөнд болохоор одоо ингээл одоо би бол ажиллаа хийгээд бол ямар ч тоогоор дутагдaltaй тоног төхөөрөмж бол алга байна. Одоо энэ өрөөнд бол нэг зэрэг ээж төрхөөр орох юм бол төрөлт удирдах багаж ихэл 2-3 ээлжийн багажтай шаардлагатай их ургийн мэдээлэл ургийн хяналтын монитор гэдэг энэ ургийн хяналтын монитор гэхэл одоо бусад сумдуудад ганц нэг л харагддгийн манайх бол өдөр тутамдаа бараг ашигладаг юм аппараттай байна. Энэ нэрэн дотоодцоолох ширээ төрх хоор гэдэг бүхэл шаардлагатай их барихын тусламж үйлчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан. Тэгээ энийг ажилуулад өдөр тутамдаа ажилуулаа явахаар бидэрт бас боломж байна. Аль болох хэвийн явцтай болол суманда тултал нь одоо төрөх хугацааг тултал нь одоо харж байгаа явуулах аль болох аймагт олон хонуулахгүй байх гэдэг юм уу тэр бас бодлогыг барина. Бүх юм чанартай хамааруулан сэтгэл ханамжтай
айл болох цаг хугацааг нэмсэн, эдийн засгийг нэмсэн байдлыг бас бодно. Гэхдээ тухайн хүний эрүүл мэндийн байдлыг бодох учраас хагалгааны залтаа хүнийг бол энд байлгаж болохгүй шүү дээ. Ер нь бол яг манад нэг жирэмсний хяналт бол нэг 60-аас тухайн жилдээ нэг 60-аас 70 ээж хянагддгийн. Тэгээд нэг сар жилдээ нэг 20-аас 30 ээж амарчдаг. Тэгээд энийхээ нэг 3/1-ийг нь одоогоор бол авч яана. Ер нь цаашдаа тоог нь бас нэмэгдүүлэх бодол зорилтос байна. Тус эмнэлэг нь жилдээ дунджаар 60-аас 70 жирэмсэн ихийг хяналтанд авч дунджаар 20-оос 30 орчим их сумын эмнэлэгт амарчдаг байна. Зэрэгэлдэх сумын иргэд их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгч авдаг. Хөдөө суманд ажиллаж байгаа ч гэсэн өөрийнхөө мэргэжлэр тухайн хүн ажиллах одоо тоног төхөөрөмж багаж ийм одоо эмчилгээний шаардлагатай бүхнийг бэлтэж өгөх ёстой. Ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Энэ утгаараа манай эмнэлэг бол 20 онд бас энэ өргөтгөл байсантай холбоотой ерөнхийдөө эмч мэргэжилтнүүдийн манай ажиллах өөрөө тасалгаа тоног төхөөрөмжөнд бол стандартын хэмжээнд очсон гэж үзэж байгаа. Дашбалбар сумын эрүүл мэндийн төвийн дотрийн их эмч Баасан Жавын бэлгүүн. Анагаах ухааны их сургуулаа төгсөөд хөдөө сумыг зорьсон тэрээр Монгол Улсын хүний гавьяат эмч клиникийн профессор Алтан цэцэг эмчийнхээ удирдлагын дор шавилан сурах арга барилаар суралцсан ажиллаж байгаадаа баяртай байна гэж байлаа. Одоо энэ эмэгтэй дотрийн хэмжээр ажиллаж байгаа. За манай дотрийн кабинет бол дотрийн тасгаар бол ер нь жилдээ дунджаар 600-аас 700 иргэн хэвтэ эмчилүүлдэг. За амбулатороор бол 8,000-аас 7,000 иргэн тусламж үйлчилгээ үзүүлдэг. За миний хувьд бол яг артерийн даралт хэсэл, чихэн шижин эрт илрүүлэг болох мопен төслийг хариуцаж ажиллаж байгаа. Ихтэй сургуулаа төгсөөд хот газартаа үлдэх хүсэл залуу хүн бүртэл байдаг. Тэд хөдөө сумыг сонгож эзэмшсэн мэрэгчлэрээ ажиллах боломж бололцоо төдийлөн сайн биш гэсэн бодолтой байдаг нь нууц биш. Гэтэл орчин цагийн хөдөө буюу сумын төвүүд дэлхийн мэдээллэгч дэрэгдэн юм шиг авдаг болсон. Интернет, шилэн кабель, өрн холбооны операторууд гээд бүхий л хэрэгцээ шаардлагатай дэд бүтцүүд тэнд бий. Монгол Улсын засгийн газрын хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэхэд 21 аймаг 360 сумын төр захиргааны байгууллагууд анхаарлаа хандуулан ажиллах болсон том түлхэц болж байна. Тэд залуусыг урьж байна. Ажиллаж амьдрах бүхий л таатай боломжуудыг амлаж байна. Манайх чинь 4 залуу эмчнэр манад ажиллаж байгаа. Эднэрийг ингээд залуу эмчнэрийг бас ингээд доктор сургалтад ажиллуулахын тулд ингээд бас ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бас бүрдүүлэх ёстой. Ингээд бас хамгийн сүүлд бид нэр дотрийн эмчийг бас урьж ажиллуулж байгаа. Энэ дотрийн эмчийг таатай нөхцөл орчин ер нь хүний амьдралын наад захын хэрэгсээ чинь амьдрах нөгөө орчин амьдрах гэр орон цууц байдаг учраас хоёр өрөө бид нар орон цуусанд 38 квадрат метр орон цуусанд ингээд сумын засаг дарга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал санал тавиад ингээд сумын орон нутаг маань дэмжиж ингээд хоёр өрөө байр өгсөн. Ингээд энэ эмч маань хоёр өрөө байранд амьдарч байгаа. Цаашдаа бид нар бас сумын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан бас 38-аас 40 квадрат метр талбайтай хоёр байрыг бас одоо энэ 6 сард ашиглалтанд авна. Тэгэхэд бас манай эмнэлгээс хоёр эмчнэр ингээд энэ байранд орох бас боломжтой болж байгаа. Улаанбаатар хот болон Дорнод аймгаас хөдөө сумыг зорьж ажил амьдралын гараагаа эхлүүлэхээр шийдсэн залуус цөөнгүй бий. Тэдний төлөөлөл болсон олон сайхан залуу эмч нар Дашбалбар сумын эрүүл мэндийн төвд одоо хэрэн ажиллаж байна. Тэд хөдөг зорин тэндээс сууршиж сум орноо хөгжүүлэхэд зөв үлгэр дуурайлал үзүүлэн амьдарч ажиллаж явна. Ийн амьдрахад тус сумын удирдлагууд маш их дэмжиж ажиллаж амьдрах таатай боломж нөхцлүүдийг санал болгож бий болгож өгч байгаа юм а. 22 онд Ашуусын Дорноговт салбар анагаах ухааны сургуулийг хүний хэмж өглөөж төгссөн. Тэгээд төгсөж ирээд Дорнод аймгийн 3 цагаан сумд эрхлэгч хэмж хийдэг байсан. Тэгээд 23 оны 3 сар талтай хэмж анх маадэрж ажиллаж игээд ажиллах санал тавьсан. Тухайн үед би болохоор нөгөө нэг ажилласаа гарах ер нь хүсэлтэй байгаагаа эрүүл мэндийн газартаа тэгээд сумынхаа удирдлагатай хэлцсэн байсан, мэдэгдсэн байсан. Тэгээд талтай хэмжтэй яг биерээ ээж уулзсан. Тэгээд яг ажиллах нөгөө эмнэлгээ, тэгээд амьдрах байраа, орон сууцаа бүгдийг хараад тэгээд 5 сард ирж 5 сараас эхлээд ирж ажиллаж байгаа.
Би одоо яг ташалбар сумын эрүүл мэндийн төвд дотрийн хэмжээ, дотрийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлдэг. Тэгээд зүгээр анх ингээд ирэхэд бол хамт олон айгүй гоё, амар гоё тийм найрсаг эвсэг дотноор яг нөгөө өөрийнхөө охин шиг ингээд ердөө хоолой маань хийж өгөөл одоо хувцас маань угаал айгүй гоё тэгж хүлээж авч ирсэн. Тэгээд дээрэс нь нөгөө шин залуу эмч биднэрт нөгөө хажууд нөгөө заагаа зөвлөд өгөх мэргэжлийн нөгөө нарийн мэргэжлийн эмчнэр байгаад тэгээ Алтай эмч маань өөрөө Монгол Улсын хүний гавьяат эмч клиникийн профессор. Тэгээ ингээд хүнд нөгөө нэг цаанаасаа л нөгөө нэг ингээд нөгөө юм ингээд зааж өгөх тусмаа нэг яриад л ингээд нэг ундраад л ингээд яг тийм ингээд асуус юм болгоныг ингээд айгүй гоё тайлбарлаж өгдөг бүр айгүй гоё яг нөгөө нэг их сургууль сураагүй мэдлэгээ яг ажил дээр гараад одоо яг сураад явж байгаа. Тэрэнд нь бол айгүй бүр айгүйх татагдаж ирсэн. Тэгээд мэдээж өдөө амьдрах энэ нөгөө таатай нөхцөл яг надад анх л одоо байранд амьдруулна тийм ээ. Хоёр өрөө байр олгоно байранд амьдруулна гэж хэлсэн. Яг ирснийхаа дараахан энэ байрныхаа төлхөрийг гардаж аваад одоо тэгээ энэ байранда яг нэг хайрцаг хувцастай л ирээ. Өөр таяг тавт тэгээ юу ч хүү ирсэн. Тэгээ одоо яг ингээл өөрийнхөө хүчээр хэлээ басгаж байгаа. Тий, эхний ээлжинд бол ерөөсөө яг яалчгүй нөгөө амьдрах хэрэгцээг хангаад одоо ингээд орон байраар хангаж байгаа. Тэгээ 3 дахь жилээсээ эхлээд нөгөө малжуулга төсөлд хамрагдаад ингээд явах боломжтой. Тий, ер нь одоо ингээд манай сумд ирж ажиллахаар ингээд сонирхож байгаа хүмүүс байвал энэ сум өөрөө нөгөө айгүй тийм нөгөө нэг байгаль цаг уурын айгүй тийм гоё онцлог тийм газар дээр байдаг юм санагддаг. Айл болгоно нөгөө бараг л айл болгоно юу те хашаандаа юм гүний хуудагтай айл болгон бюродод өөр айгүйх ажилласаг тий айл болгон ногоо айгүйх тарьдаг. Тэгээ айл болгон бараг малтай тэгээ дахиа их тижээдэг гахаа их тижээдэг тийм хүмүүс байдаг болохоор нөгөө бусад яг мэрэгжлийн чиглэлийн ажлаа хийхээс гадна бусад нөгөө хувийн үйлдвэрлэл хувийн аж ахуй эрхлэх айгүй тийм таатай нөхцөлтэй сум. Тэгээ одоо ингээд 100 одоо ингээд өдрөө уртцаад ингээд 5-аас ажил тараад хийх юмгүй болсон үедээ ажлынхаа манай ажил нөгөө хашаатай өөрийнхөө эмнэлгийн нэр дээр ингээд газартай тэнд нь бас манай ажилч нэг ажилтай амьдардаг. Тэгээ эмнэлгийн хашаанд очиод нөгөө өөр ингээд хэсэг газар аваад тэнд нь ингээд ногоо тариад тэр амьдардаг. Хөдөө сумыг сонгож ажил амьдралаа эхлүүлсэн бидний амьдралд амт нэмсэн хамгийн зөв сонголт байсан. Хөдөө сумын төвд ажиллаж шилжин суурьшихад нөлөөлсөн хүчин зүйлийг дурдвал дуусахгүй их юм. Тухайлбал хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжиж амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд чиглэсэн төр засгийн бодлого шийдвэр оновчтой байна хэмээн тэд урамтай ярьж байна. Манай эмнэлэг ер нь бол хэлийн цэстаа хүртэл нэг цалдаа 100 км-ийн хавьяатаас төрөмс сүмжийн дуудлаганд явдаг. Мэдээж хүнд хэцүү осол аваар гэдэг юм уу, хүнд хэцүү төрхийн дуудлага гэдэг юм уу юм байлгүй л яг тэрийг бид нар залуучууд бэрхшээл гэж тооцдог. Тэгээ бид нар бас ингээд олон залуучууд бид нар надаас гадна дарагтай нийлээд 4 эмч ажиллаж шít тавуулаа ингээд ажил төрлөө хуваагаад авчдаг учраас нэг хахтар одоо ядартлаа цоцтлаа гэдэг юм уу залхахтлаа дуудлаганд явдаг тохиол байдаггүй маа. Ер нь бол яг ингээд хөдөө ажиллаж байгаа залуучууд бас ингээд хөдөө ажиллах боломж олцсон их байдаг. Тэгээд бас өөрсдөө хөгжүүлэх боломж олцсон их бас байдаг шүү дээ. Одоо залуучууд юу хүсэж байна гэхээр залуучууд анх өсгөд интернет байна, гар утасны сүлжээ байна, шилэн кабель холбогдсон интернеттэй байна, гар утасны сүлжээ дээр нэмээд бид нар мэдлэг мэргэжлийг дэвшлүүлэхээр 2 дугаар шатлал аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч 3 дугаар шатлалд ажиллаж байгаа эмч нарын ялгаа орог байхгүй. Адилхан тэр тэдний үзэж байгаа нөгөө up-to-date гэдэг одоо эмнэлзийн захин платформ гэж байдаг хгүй. Тэндээс хамгийн сүүлийн үеийн онцлогоо эмчилгээтэй холбоотой мэдээллүүдээ авчих боломжтой, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж байна. Дээр нэмээд бас нэг цалингаас гадуурх нэмэлт орлого олох гэдэг юм ажил хөдөлмөр хийх боломж, мал аж ахуй эрхлэх боломж, хүнсний ногоо тариалах боломж бас бидэрт байдаг. Энэ манай эмнэлэг ер нь туслах аж ахуйтай. Тэгээд туслах аж ахуй тоог нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд туслах аж ахуйгаас манай эмнэлэг 2008 оноос хойш ингээд малжуулах төслийг эмнэлгийн эрүүл мэндийн төвийн ажилтныг малжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм байлээ. Тэгээд энэ хэрэгжүүлэх төсөл маань болохоор явсаар байгаа одоогоор малжуулах төсөл хамрагдаагүй ажилтан гэж байхгүй юм билээ. Тэгээ миний хувьд яг хөөөр 2 удаагийн малжуулах төсөл хамрагдсан тос тодорхой хэмжээнд өөрөөс малтай болсон. Тэгээд орон нутгийн удирдлага засаг даргын тамга ер нь үеийн засаг даргын тамгын газар засаг дарга гэх юм бол ер нь бол эрүүл мэндийн төвийн одоо ажиллах болгосон хүчний нөөцтэй илүү анхаарч эрүүл мэндийн төвийг дэмждэг. Миний хувьд л тэгж үздэг шүү дээ. Дашбалбар сумын эрүүл мэндийн төв тэр тусмаа алтан цэцэг дарга залуу шинэ болсон хүчин буюу нарийн мэргэжлийн эмч нартаа тогтвор суурьшилтай ажиллахад нь
аль болох таатай нөхцөл боломжийг бүрдүүлж тэднийг урамшуулан дэмжиж ажилдаг арга барилтай хүн. Эмнэлгийнхээ туслах аж ахуйг түшиглэн залуу эмч мэрэгчлэтнүүдэд малжуулах төслийг байгууллагынхаа дотоод журмаар зохион байгуулан ажиллаад 20 гаруй жил болжээ. Энэ ажил нь маш сайн үр дүнгээ өгчээ. 1990 оноос одоо зах зээл шилжээд нэгдлэг хувьчлагдах үеэс 90 оноос туслах аж ахуйгаа хөгжүүлээд 2007 оноос одоо эмч ажилчдаа малжуулах төсөлд хамруулж эхэлсэн. Одоо ер нь давхарцсан тоогоор 1060 толгой мал давхардаад штэ нэг хүн чинь давхар ингээ аваад явдаг байхгүй. Тэгэхээр 81 мэрэгчлэтнүүдийг одоо малжуулах төсөлд хамруулсан байгаа юм. Одоо нэг туслах аж ахуйдаа бид нэг 500 гаруй малтай л байдаг. Эннээсээ бид нэр малжуулах төсөлд хамруулад явдаг. Ер нь тэгээд хөдөө суманд амьдарч байгаагийн одоо онцлог гэдэг юм уу? Ер нь тэр бид нар чинь мал аж ахуй бас эрхлэх боломжтой. Одоо ойрхон байна. Нэгдүгürt бас махаа худалдаж авахааргүйгээр ингээд өөрөө туслах аж ахуйгаа хөгжүүлэх ёстой. Хүнсний ногоогоо тариал хүнсэндээ хэрэг. Ер нь ингээд суманд ажиллах чинь бас өрхийн амжиргаагаа өөрийнхөө одоо хүснээр хүн гिचээвэл хөгжүүлээд одоо нэмээд явах боломж өгдөг байхгүй. Тэгэхээр бидний туслах аж ахуй маань биднэрт нийгмийн асуудлаа шийдэх маш их хэрэг болдог. Зөвхөн малжуулах төсөлд хамрагдахаар гадна сургах, аялах, одоо нэгэндээ туслах гэдэг юм уу. Ийм юмд бид нэр туслах аж ахуйгаас ашигладаг. Тэгээд ерөнхийдөө сумаас ингээд нөгөө хүний хөгжилгээд хөтөлбөр хэрэгждэг. Энд болохоор суманд нэг шаардлагатай байгаа мэрэгжлэр оюутнуудыг одоо сургалтын тэр суралцах хугацааны сургалтын төлбөрийн төлөө тэгээд гэрээнд заасан хугацаанд ажиллахаар юм заасан хөгжлийн хөгжлөгээд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэний онцлог нь болохоор бас нөгөө манай суманд нэг шаардлагатай байгаа мэрэгжлэр сурахыг хүссэн манай одоо энэ хөтөлбөрийн одоо заалтыг хүлээн зөвшөөрсөн одоо хүн байвал засаг захиргааны харьяал хамаарахгүй Улаанбаатарын ч хүн байж болно, Доронтын ч хүн байж болно. Тэр хүн сурья гэд хүсэлтэд тавих юм бол манайх сургах юм боломжтой. Бас энэ хүний хөгжлөх хөтөлбөр. Энэ хүний хөгжлөх хөтөлбөрөөр бид нэр шүдний эмчээ сургаж байгаа. Аймгийн нутгийн ирээдүйн төслөөр шүдний эмчээ сургаж байгаа. Ингээ 3 жилийн дараа төслөөр сурч байгаа шүдний эмч, хүүхдийн эмч маань төгсөж ирэх. 1990 оноос туслах аж ахуйг хөгжүүлж 2007 оноос эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор малжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2007 оноос одоо хүртэл туслах аж ахуйгаас нийт давхарцсан тоогоор 1061 толгой богмалаар 81 эмч ажилтныг малжуулах төсөлд хамруулж чаджээ. Одоо туслах аж ахуйдаа 586 толгой бог, 17 толгой бодмалтай. Мөн туслах аж ахуйн орлогоосоо байгууллагын үйлчлүүлэгчийн болон эмч ажилчдын ажиллах нөхцөл орчныг сайжруулах, чөлөө цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, орчин бүрдүүлэх, ажиллагчдын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг ажлуудад зарцуулж байна. Нийт ажиллагчдын 25 буюу 80.6% нь хүнсний ногоо тариалж өрхийн хүнсний хэрэгцээгээ хангадаг болсон. 24 буюу 77.4% нь мал аж ахуй эрхлэж хүнсний хэрэгцээ ба өрхийн орлогоо нэмэгдүүлдэг болжээ. Сумын төсөлд 2 ажилтан хамрагдаж хүлэмж авсан байна. Дашбалбар сумын эмнэлгийн давуу тал нь хүчин чадал сайтай онцлогоо эмчилгээ хийх бүрэн боломжтой лаборатори болон дүрс онцлогооны их эмчтэй эхоны аппараттай учраас эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж өндөр байдаг. Мөн уламжлалт ангаах ухааны эмчтэй Европ болон уламжлалт ангаах ухааныг хослуулан эмчилгээ хийдэг. 4 хэмжээст суурин эхо аппаратаар хэвлийн цуллаг эрхтэн, бамбаа булчирхай, хөх, умай, өндгөвч дөрөв булчирхай, жирэмсэн их ургийн ерөнхий үзүүлэлтийг харж онцлогоо шинжилгээндээ ашиглаж байна. 2015 онд анх ашисын хүний хэмжээ төгсөөд 17-аас 19 онд болохоор дүрс онцлогооны нарийн мэргэжлийн хэмжээр суралцаа төгссөн байгаа. Одоо болохоор дүрс онцлогоо болон хүүхдийн их хэмжээ болохоор хавсарч хийж байгаа. Сумын иргэд болон ойролцоох сумын иргэдтэй болохоор хэвлэн хөндийн эхо, бамбай улчирхай, төмсөг, төрөө улчирхай эхо, эмэгтэйчүүдийн мөн судас, зөөлөдийн эхо, хүүхдийн дотор иршний эхоны эхо үзэж үзлэг хийдэг байгаа. Эндээ болохоор иргэдтэй тусламж үйлчилгээгөө шаардлагатай тохиолдолд дээд талынхаа эмнэлэг рүү явуулаад оншоо тодруулаад хамтарч ажилладаг байгаа. Би хүүхдийн хэмжээ хавсарч хийдэг.
Тэгээд одоогоор манайд хүүхдийн эмчийн оронтой дутагдaltaй байгаа. Манай Ташбалбар сумын эрүүл мэндийн төв нь ер нь гэдэг сүүлийн бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан. Залуу ер нь эмчнэр ирээд ажиллахад бол таатай орчин бүрдсэн байгаа. Ургийн зүрхний бичлэг сумдаа хийдэг болсноор ургийн цусан дахь хүчил төрөгчийн архаг дутгамшил, ихсийн дутмагшил, ургийн зүрхний олшролт багасгалт, ургийн хөгжлийн саатал, умаан ихсийн цусан хангамжийн архаг дутагдал зэргийг эрт онцлож, эрт эмчилгээ эхлэх боломжтой болж байгаа юм. Дашбалбар сумын эрүүл мэндийн төвөнд тусламж үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай лабораторийн шинжилгээг гематолог, биохим, иммунолог, шээсний анализаторуудаар 17 төрлийн харин төрөвчлсөн онцлогоор 8 төрлийн шинжилгээг хийж байна. Аппаратан дээр бол манайх 15 нэр төрлийн шинжилгээ хийдэг. Төрөвчлснээр 8 нэр төрлөө нийтдээ 24 төрлийн шинжилгээ хийдэг. Манайхан одоо сумаас ялгарах давуу тал гэх юм бол манайх Д витамин болон илгэний хавдрын маркер үзээд одоо 2 жил болж байгаа. 21 оноос хойш 22 оноос хойш ингээ үзэж байгаа. Өдөрт одоо үзлэгтээ манайх чинь 1-т 2-т 1-т 3-т 5-т өдөр үзлэг хийдэг. Тэр үеэр бол нэг 20-оос 30-аад шинжилгээ ирнэ. Ачаалттай үед бол нэг 30-аад төрлийн шинжилгээ ирдэг. 30 шинжилгээ ирдэг. Бусад өдрүүдээр л нэг доотлол нь 5 6 тэгээ 10-аас нэг халтай тэр хавцаал. Өдөртөө бол тэгээ жилдээ нэг 5000 орчим 6000 орчим шинжилгээ хийдэг. Өөрийн эрүүл мэндийн төв дээр хийгдэх боломжгүй шинжилгээг Amethyst лабораторитой гэрээ байгуулж хамтран ажилладаг учраас тэднийхээр ээлдэс тээвэрлэгч урмаар хийлэгдэг байна. Түүнчлэн эрдэс тоолох шинжилгээгч хийж байна. Тус эмнэлгийн уламжлалт анагаах ухааны чиглэлээр сэргээн засах эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг нь сумын иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг эмчилгээний төрөл болоод байна. Дотрийн бүх төрлийн өвчин болон мэдрэлийн гаралтай нуруу нугасны өвчний үед тохирсон эмчилгээ хийж үр дүнд хүрч байгаа юм а. За манай сумын эмнэлэгт болохоор уламжлалт сэргээн засахын кабинеттай тустай. Кабинет нь болохоор сард нэг 20-оос 30 хүн үйлчлүүлдэг. Нэг хүнд нэг орсон хүмүүст болохоор 4-5 нэр төрлийн тусламж үйлчлэгийг зэрэг үзүүлэх боломжтой байдаг. Тэр нь болохоор бүтэн биеийн бариа, эсвэл хэсэгчилсэн бариа, галтай бом, булан тойны шаардлага, парапен лазерыг нэгэн зэрэг үзүүлэх боломжтойгоор манай эмнэлэг давуу талтай байдаг. Анх намайг ажилд орж байхад бол нэг айхтар хүн тэгж үйлчлүүлдэг байсан байхгүй. Жилдээ нэг 12 сарын хугацаанд нэг 100 хүрэхтэй үгтэй байдаг гэсэн бол одоо 200-аас 300 хүн жилд үйлчлүүлдэг болоод байгаа. 103 сарын хугацаанд болохоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүжилтэйгээр 80-аас 85 хүний ахмадын сувилан явагддаг. 50-аас дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийг авч сувилал ажилладаг. Энэ манай эмчилгээний ор болохоор харчлуу, улаан туяаны шарлага, массаж, импри улаан туяаны шарлагыг зэрэг үзүүлэлгээр ач холбогдолтой. Яг нөгөө олон улсын нэршил нь болохоор уламжлалт эмчилгээний олон үйлдэлд ор гэдгээрээ явж байгаа. Гоо сайхан талаас нь ч өвчний талаас нь ч зэрэг эмчилгээг үзүүлэх боломжтой. Тий, эрүүл мэндийн даатгалаа төлцөн л ах юм бол манай тусламж үйлчлэгийг ямар ч үн төлбөргүйгээр авах боломжтой гэсэн үг. Уламжлалтын болон сэргээн засах зориултын 4 ортой өрөөнд сэргээн засах тусламж үйлчилгээг хүргэж байна. Сард дунджаар 40-оос 50 гаруй иргэнд урт богино хугацааны курс эмчилгээг хийдэг ажээ. Уламжлалт дорны анагаах ухаанд химийн хүчтэй найрлагатай эм тариагаар тарихаас илүүтэйгээр аль болох байгалийн гаралтай эмээр болон бариа заслаар эмчилгээг чармаадаг юм а. Дашбалбар сумын эрүүл мэндийн төвийн сэргээн засах тасагч мөн тийм л арга барилаар эмчилгээ үйлчилгээг үзүүлж нутгийн иргэдийн талархлыг хүлээж авна. Эрүүл мэндийн төвийн хамгийн чухал хэсэг бол яаралтай тусламжийн өрөө дасгалгаа үйлчилгээ байдаг. Дашбалбарын эмнэлгийн яаралтай тусламжийн буюу бидний хэлж заншснаар хүлээн авахын өрөө нь хэрэгцээд тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэг ортой шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийг багаар үзүүлдэг ба яаралтай тусламжийн төрөлцсөн мэрэгчлэлтэй ахлах зэрэгтэй совилогч хариуцсан ажилладаг байна. Тэгээд яаралтай тусламжийн өрөө маань стандарт шаардлаганд хангасан цай талбайны хувьд хүрэлцээтэй шаардлагатай багаж хэрэгсэл эм тарианы бэлэн байдлыг хангасан
ийм тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тэгээд энэ яаралтай тусламжийг өрөөнд орж ирсэн үйлчлүүлэгч маань шаардлагатай тусламж үйлчлэгийг холбогдох одоо дотор мэсэл, гэмтэл, хүүхэд гэдэг юм уу ийм чиглэлээрээ тусламж үйлчлэгийг аваад татгшаа тасаг нэгжэр байгаа хэвтгүү эсвэл зөвлөгөөгөө аваад буцах уу эсвэл цаашаага шаардлагатай лавлгаа шатлалын эмнэлэг рүү илгээх үүдэх байгаа бид нар эндээсээ шийддэг. Тэгээд тоног төхөөрөмжийн хангалт маань сум тосгоны эрүүл мэндийн төвийн стандарт 5081 2013 стандарт гэдэг. Тэгээд энэ стандартынхаа хүрээнд болохоор тоног төхөөрөмж эрүүл мэндийн төвийн хэмжээний тоног төхөөрөмжийн хангалт маань нэг 97% хангалттай, хүний нөөцийн хангалт маань нэг 80.5% хангалттай ингэж ажилтгаа. Цаашдаа яаралтай тусламж, мдэггүйжүүлгийн эмч, мэс цасны эмч, хүүхдийн эмч гэсэн үндсэн оронтойгоор ажиллаж эхлвэл ард иргэдийг лавлгаа шатлалын эмнэлэг рүү илгээх урсгалыг бууруулж иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт үнэтэй хувь нэмэр оруулах сайхан боломжууд харагдаж байгаа хэмээн залуу эмч нар ярьж байна. Юу яадаг манайх чинь анх сум дундын эмнэлэг гэж байсан юм. Одоо болохоор тушаа шийдвэрээр сумын эрүүл мэндийн төв дотор нэгдүгээр зэрэглэлийн эмнэлэг гээд нэгдүгээр зэрэглэлийн эмнэлэг гэдэг нь яг хөр бусад зэрэглэдэг сумдуудтай нэрийн мэргэжлийн тусламж үзүүлэх боломжтой эмнэлэг гэж үздэг байхгүй. Тэр эмнэлгээр одоо зэрэглэдэг Чулуун хороод, Баяндун, Гурван цаглаас иргэд одоо хүүхэд, их өрх эмэгтэйчүүд уламжлалт, дотрийн чиглэлийн бас тусламж үйлчилгээ аваад заавар зөвлөгөө аван доор манайх бас лабораторийн тусламж үйлчилгээний дээрээс шинжилгээ өгдөг. Ингээд шаардлагатай бол эм тарианы эмэр сангаар үйлчлүүлж эм тангаа аваад ингээд явдаг байгаа. Манайд жишээлбэл одоо мэслийн эмч хэрэгтэй байгаа байхгүй. Мэслийн эмч. Тэгэхээр мэслийн эмчээр одоход хагалгааны бүрэн блок өрөө тоноглогдсон, тоног төхөөрөмжөөр хангацсан блок өрөө байна. Мэслийн баг чинь эцглээс авс болгонд эзэнтэй хүлээгээд байж байна. Цоо шинээрээ байж байна. Ийм бас боломжууд байгаа. Тэгээд мэдээч одоо ингээд багаж тоног төхөөрөмж одоо ингээд цаг үеийн удирдлагад агаад өөрчлөгддөг ийм тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Энийг ингэж авах гэсэн хэрэг одоо эрүүл мэндийн төвийн удирдлага, дарга, сум орнууд бас дэмжиж аваад өгөх бүрэн боломж болцоо байна л гэж харж байгаа. Тус эмнэлгийн Дашбалбар сумынхаа засаг даргын тамгын газраас хэрэгжүүлдэг нутгийн ирээдүйн төслийн санхүүжилтээр шүдний их эмчийг сургаж байна. Одоо 3 дугаар дамжаанд амжилттай суралцж байгаа гэлээ. Сумд шаардлагатай байгаа мэрэгчлэр сурч боловсрал эзэмшиж цаашдаа тогтвор сууршилтай ажиллах оюутан залуусыг засаг захиргааны харьяалал харгалзахгүйгээр сумынхаа хүний хөгжил хөтөлбөрт хамруулж сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог хүн бүрт нээлттэй үйлчлэх таатай боломж энэ суманд бий. Одоо бол бид нэр энэ талаасаа бүх юма бэлдсэн залуучууд ирээд ажиллахад бол боломжийг салин хөлсч гэсэн бид нар одоо гүйцэтгэл суурилсан санхүүжилт гэж одоо 23 оноос бид нэр ийм санхүүжилтийн өөр хэлбэр шилжчихсэн байгаа. Ер нь өөрсдөө хийж бүтээснээрээ санхүүжилтээ авна. Тэгээ сайн ажиллах юм бол илүү цалин авна гэсэн ийм зарчим тулгуурлагдсан болохоор цалин мөнгөний хувьд бид нэр сайн ажиллаа сайн гүйцэтгсэн бол урамшуул цалин авна. Ур чадвар сайтай бол ур чадварын нэмэгдлээ авна. Илүү цагаар ажилласан бол илүү цагийнхаа нэмэгдлийг авна. Орон нутагт ажиллаж байгаа гэд нэмэгдлээ авна. Ингээд цалин хүснээ хувьд ч гэсэн нэг үеийг бодох юм бол бас хөдөө суманд ажиллаж байгаа юмч нар бол бас боломжийн болж байгаа. Тэгэхээр хөдөө суманд тэгээд таны сая хэлээд байгаа интернет хөгжсөн юу юугаа болоод онлайн мэдлэгээс гэсэн дэвшлүүлэх боломж байгаа байхгүй. Тэгээд хүн өөрөө хичээгээд сэтгэлтэй байх юм бол одоо хөдөө гэхэргүй тусламжаа үзүүлж мэргэжлэрээ ажиллах боломж бүрдэж байгаа гэж би миний хувьд бол тэгж үздэг. Би эмчнэртэй ч гэсэн ийм зүйлийг хэлдэг. Тэгээд миний бодож байгаа залуу эмчнэрийг бас шинээр ирж байгаа эмчнэрийг аягүй сайхан орчинд нь дасгаж тэ хамт олонд нь дунд нь нутагшуулж бас заа зөөвлж бас шантраахгүйгээр ингэж бас сургаж явах хэрэгтэй юм болов халамжлах хэрэгтэй юм болов гэж бас цааш нэр ингээд төгсөөд ганцаархнаа суманд ирээд ажиллах шиг аягүй шантрах юм ихтэй байдаг байхгүй. Дашбалбар сумын эрүүл мэндийн төвд ирж ажиллах ажлагчдын нийгмийн баталгааг хангах тогтвор сууршилтай ажиллуулах зорилгоор сумынхаа залуус хороололд залуу гэр бүлийг орон сууцчлуулах төсөлд 2 ажилтнаа хамруулж хөнгөлөлттэй нөхцлөөр амны орон сууцтай болгоод байна. Цаашдаа тус эмнэлгийг зорин ирсэн залуучуудыг орон байр сууцаар хангаж чадна гэдгээ тэд илэрхийлж байгаа юм а. Дашбалбар сумын эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн тасгийн тухайд бол дотрийн эрэгтэй эмэгтэй болон хүүхдийн мөн эмэгтэйчүүдийн гэсэн тус тусын тасгуудтай ганц хүний болон 2-3 хүний ортой үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан 5 тухтай бохир цэвэр усанд бүрэн холбогдсон цэвэршүүлсэн ундны ус болон боловсон ариун цэврийн өрөө
мөн хэвтэн эмчлүүлэгч нарт зориулсан дүүш, шүршүүрийн өрөөнүүдтэй. Мөн тус эмнэлэг нь дотроо чирэгжүүлэлтийн кабинетыг ажилуулдаг. Тус кабинетэд хэвтэн эмчлүүлэгчид болоод ажилтнууд идэвхтэй хөдөлгөөн хийж хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх боломжтой юм а. За өдрийн эмчилгээний тухайд бол үйлчлүүлэгчийн 5 дахь үеийг хангасан зориулалтын тоног төхөөрөмж хэрэгслээр хангагдсан өдрийн эмчилгээний өрөөнд өдрийн эмчилгээний совилогч орон тоогоор ажиллаж тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Төргөн тусламжийн үйлчилгээнд УАЗ Пургон, эмч тусламжаа тээвэрлэлтийн явцад үзүүлэхээр тоноглогдсон Toyota Hiace автомашинуудаар тусламж үйлчилгээг үзүүлдэг. Төргөн тусламжийн яаралтай бэлэн байдлыг хангах зорилгоор туслах аж ахуйн хөрөнгө оруулалтаараа 2018 онд 2 машины дулаан гаражийг барьж ашиглалтанд оруулаад байгаа юм а. Дашбалбар суманд ирж ажиллах давуу талуудаас та бүхэндээ дурдъя. Төвлөрсөн болон бие даасан инженерийн хангамжтай орон сууцнд амьдардаг өрхийн тоогоор бусад сумдуудаас нэгдүгээрт эренбэлэгддэг бөгөөд цаашид орон сууц нэмэгдүүлэх төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Ажлын ачаалал бага, стрессгүй, эрүүл цэвэр агаарт тав тухтай амьдрах боломжтойгоос гадна хувийн бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэл, хүнсний ногоо тариалах, даршлах, мал аж ахуй эрхлэх бизнес, шинээр ажлын байр бий болгохоор жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг эрхлэх, иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүрэн боломжууд байдаг.